Улсын хурлын дарга учрал Youth Council Summit 2026 арга хэмжээнд оролцож аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 750 гаруй залууст эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлөл бодлогоо танилцууллаа. Тэрээр Монгол Улсын үндсэн хууль заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь чөлөөлийн санаачлагын гол үзэл санаа юм гэдгийг тодотгоод иргэнээ хүн суртал дүрм журмын гогт гээнээс чөлөөлгөөл хууль эрх зүйн хүрээнд хүйтэж байгаа ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьлаа. Тухайлбал чөлөөлийн санаачлагын хүрээнд зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах 90 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж хилцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн инх төвшин ахлан ажиллаж байгаамаа. Мөн эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, төлбөрийн чадваргүйлийн тухай хууль, арилжааны тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хилцгээр төлөвлөснийг дурдж байлаа. Энэ бүхний цаана төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу баримталж, эрүүл чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын орчин бүрдүүлэх зэрэг олон чухал хуулийн төсөл хүлээгдэж байгааг онцолсон. Түүнчлэн энэ цаг үед ард иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого нэн чухал байгааг онцлоод улсын хурлаас баталсан тогтоолыг амжилтаар хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн хувьд шинжлэх асуудлууд байгааг дурдж байлаа. Энэ иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалах төгрөгийн ханшийг хэлбэлцлийг барихад бол ерөөсөө л импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх л шаардлага үүсэж байгаа шүү дээ. Аялал жуулчлал дээр ч боловсрол дээр ч тэр эрүүл мэндийн дээр ч тэгжиж ханшаа барь. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт. Ерөөсөө гадаад зээллэг, гадаадын хөрөнгө оруулалт энэ экспорт импортын алдагдлыг бууруулах асуудал бол өөрөө энэ ханшийн хэлбэлцэл иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалдаг бодлого. Энэхүү арга хэмжээнд оролцож байгаа тухайн орон нутгтаа иргэдийн өөрөө удирдах төлөөллийн байгууллага сонгогдсон ажиллаж байгаа 21 аймаг 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын залуу төлөөлөгчдийн төлөөлөл нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдж байгаа асуудлуудын талаар ийхүү байр сууриа илэрхийллээ. Ипотекийн зээлийг яг тэрийг сум орон нутагт нь амьдарч байгаа хүмүүст өгдөг баймаар байна. Ганцхан Улаанбаатар нийслэл аймагт амьдардаг хүмүүс биш. Жинхэнэ суманд амьдардаг хүмүүс ипотекийн зээлд хамрагч, хөнгөлөлтөө зээлэнд хамрагч чадах юм бол сум орон нутг руу амьдрах залуучууд хүн ам илүү ихснэ гэж бодож байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа энэ хөнгөлөлтөө зээлэх хөтөлбөрүүдийг яг тухайн зүйлийг хий гэсэн хүчлэр үйлчлэлтэй тэр залуучууд нь өгөх ёстой. Тэгэхээр бас энэ нийгэм шулуурга ус байгаагаас болоод яг очих ёстой эзэндээ очихгүй байгаагаас болж байна. Нэгд. Хоёр дахь нь зарим сум уул уурхай тулгуурлаад явж байна. Тавсан орлого өндөртэй. Тэгвэл уул уурхай дээр явахгүй яг уламжлалт малаа жоохоо дээр явж байгаа сумууд байна. Жишээ нь манай зүйн хувьсан. Тэгэхээр энэ хөдөө жоохон үйлдвэрлэлийг чиглэсэн зээлүүдийг тэр сумууд руу тавих. Өөрөөр хэл эрчимцэн аж ахуй, хоньны аж ахуй, өхрийн аж ахуй гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд рүү тавьчих ёстой. Энэ чөлөөлийн алхам бол ерөөс анхан шатны нэгжээс ахуулаад дээд шат руу ортол бүхэл шатанд яригдах хэвээр асуудал. Бид нар жидүү эрхлэгчдийг ингээл дэмжигээд манай анхан шатн дээр яг Сүхбаатар дүүрэг дээр жидүүгийн том ингээд акц явдаг. Тэгтэл жидүүгээр бид нар аюул олон байгууллагуудыг ингээ хамруулж байгаа боловч бид нар маш өндөр шаардлага тавиад тэдэр босоод авахааргүй ингээд яг хаалтыг ингээ тавиад өгчдөг. Арга хэмжээнд социал-демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Пүрэв Даваг, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Галсан, холбооны удирдах зөвлөлийн гишүүд Фредрих Эрберт сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Кристоф Хойсер нар оролцож байна.